Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг Бурхан Аав минь, өнөөдөр ч бас биднийг нэгэн газарт дуудан цуглуулж, Бурханы үгээр сургамжийг авах боломжийг олгосонд баярлалаа. Энэ цагт эзэн ариун сүнс та хамт байж өгч, бидний сэтгэл болон бодлыг нээж өгч, Бурханы хүслийг зөвөр ялган танихад тусалж, үнэн дотор амьдрахад хүч болон мэрэгүү ухаан эр зоригийг илүү ихээр зөвшөөрж өгнө. Эзэн таны дахин ирэлтийн шинж тэмдгүүд үнэхээр тод илэрч байгаа энэ цаг үед бид эзэн дотор хэрхэн алхах ёстойг та бидэнд мэдүүлж өгнө. 30, 60, 100 дахин үр жимс хурааж авсан амьдралтай байхад туслаарай. Орон даяар мөн дэлхийн сайн мэдээгч сайнаар тараахад тусална. Мөн эзэн дотор үнэн ч итгэмжит ажилчдаа та илүү ихээр босгож өгч, эзэн та өөрөө бас хамт ажиллаж сайн мэдээг хүчтэйгээр гэрчилж байгаад эзэн таны өмнө зогсоход туслаарай. Өнөөдрийн бүхий л цаг хугацааг эзэн ариун сүнс та хамт байж өгч, бидний сэтгэл дотор ажиллаж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.
Их сайн бэлдсэн юм шиг байна. Баярлалаа. За хамтдаа Исая 2 дугаар бүлгээс харцгаая. Исая 2-ын 5. За би 5-аас үргэлжлүүлэн уншиж өгье. Яаковын гэрээ эрцгээ, эзний гэрэлд цөмөрөө алхацгаая. Оо Яаковын гэрээ чи зам мөрөө алджээ. Үнэхээр тэд филистчүүд чиг дорнын мэрэгчд төлөгчдөр дүүрч гадныхантай гар барилцаж байна. Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж Эрдэнсийн сандан эцэс төгсгөл гэж алга. Нутаг нь мордоор дүүрч тэрэгнүүдэд нь эцэс төгсгөл гэж алга. Тэдний нутаг мөн шүтэнүүдээр дүүрэн тэд гарынхаа бүтээлд хуруугаараа хийсэн юмдаа мөрөгцгөөдөг. Тиймээс хүн номхотгогдож тийхүү хүмүүс басамжлагддаг. Тэднийг буу уучил. Эзний аимшиг жавхланд сүр хүчнээс нь зугтаж хавцалд шургаж шороонд нуугддаг. Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж хүний ихэмсэг зан номхотгогдож эзэн ганцаараа өргөмжлөгдөнө. 22 дугаар ишлэл. Хамартаа амьсгалан байдаг хүмүүнд хандхаа боль хүмүүнийг бишрээд яах юм бэ? Энэ үртэл байна. За өнөөдөр хамтдаа Исая 2-ын 5 дугаар ишлэлийг бодож үзэх гэж байна. 5-ыг хамтдаа уншийе. Хамт уншийе. Яаковын гэрээ эрцгээ, эзний гэрэлд цөмөрөө алхацгаая. За болсон байна. Өнөөдөр эрцгээ, эзний гэрэлд цөмөрөө алхацгаая. Энэ үгийн утга юу бол бодож үзэх гэж байна. Энд Яаковын гэрээ тэгээд эрцгээ, эзний гэрэлд цөмөрөө алхацгаая. Яагаад энэ үгийг хэлсэн болоо? Дараа нь 6 дугаар ишлэлийг харах юм бол оо Яаковын гэрээ чи зам мөрөө алджээ. Тэгэхээр Яаковын гэр эзний ард түмэн Яаковын гэр зам мөрөө алдсан гэж байна. Зам мөрөө алдсан учраас 5 дээр эзний гэрэлд цөмөрөө алхацгаая гэж энд эсрэгээр нь хэлж байгаа. За энд 6 дээр оо Яаковын гэрээ чи зам мөрөө алдажээ гэж байгаа нь тэд эзний гэрэлд алхахгүй байсны нотлогоо болж байна. Тиймээс 5 дугаар ишлэлээс авахуулаад сурах юм бол яах нь эзний гэрэлд алхаж байгаа амьдрал болох болоо мэдэх боломжтой. Тиймээс эхлээд тоймыг нь та бүхэнд хүргэе. Эрцгээ, эзний гэрэлд цөмөрөө алхацгаая. Бурхан бол өөрөө гэрэл байгаа. Гэтэл хүн Адамын удмаар төрсөн учраас төрсөн цагаас авахуулаад харанхуйд төрж харанхуйд алхдаг. Харанхуйд алхаж байгаа хүн яаж гэрэлд алхах вэ? Тиймээс гэрэлд алхъя. Яавал гэрэлд алхах бол? Тиймээс энд 5 дугаар ишлэл дээр эрцгээ эзний гэрэлд цөмөрөө алхацгаая гэж байгаа үг байна. За түүний өмнө Исая 1:18-ыг 18 дээр хүрээ дээр хилэлцъя гэж эзэн айлдаж байна.
хилэнц нүгэлчин час улаан мэт байвч цас адил цагаан болно. Хүрэн улаан боловч ноос адил цагаан болно. Энэ 18 дугаар ишлэл эхлээд гарч байгаа. 1:18. Хүрээдэр хэлэлцээ. Эхлээд гмийн асуудал шийдэгдэхгүй бол гэрэлд алхах боломжгүй. Тиймээс энд 1:18 дээрч бас ирээ. Энд ир гэж байгаа нь энэ гмийн асуудлын талаар хэлэлцъя гэж хэлж байгаа үг бахна. Тиймээс гмийн асуудал нь баталгаатай шийдэгдсэн хүн түүний дараа 2:5 дээр гарч байгаачлан эрцгээ. Гмийн асуудал шийдэгдэж байж өөрийнх нь аврал баталгаатай байж бид эзний гэрэлд алхацгаая. Библиэд хэлэхдээ урд нь харанхуй байсан та нар өдгөө эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Аврагдахын өмнө харанхуй байж байгаад одоо эзэн дотор орж ирж гэрэл болсон хүн. Тэр хүн гэрэлд алхах боломжтой байх нэ. Би гэрэлд алхах ёстой, сайн амьдрах ёстой гэд хичээлээгээд болох асуудал биш байна. Та нар ертөнцийн гэрэл мөн гэсэн. ертөнцийн гэрэл болсон хүнд гэрэлт гэж хэлж байгаа. Давс болоогүй хүнд давс бай гэж хэлж болохгүй шүү дээ. Та нар ертөнцийн давс учраас амтыг гарга гэж хэлж байгаа. Тиймээс гэрэлд алхнаа гэдэг нь эхлээд гэрэл өөрийн дотор орж ирсэн байх ёстой. Тиймээс эзэнтэй холбогдсон хүн гэрэлд алхах боломжтой болно. Тэгвэл гэрэлд алхнаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Исая 2-ын 5-аас үргэлжлүүлэн харах юм бол гэрэлд алхах нь юу вэ гэдгийг хэлж байгаа. 2-ын 6-аас харах юм бол Яаковын гэрээ чи зам мөрөө алджээ. Үнэхээр тэд филистчүүд чиг дорнын мэрэгчд төлөгчдөөр дүүрч гадныхантай гар барилцаж байна. Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж эрдэнсийн санд нь эцэс төгсгөл гэж алга. Нутаг нь мордоор дүүрч тэрэгнүүдэд нь эцэс төгсгөл гэж алга. Тэдний нутаг нь шүтэнүүдээр дүүрэн тэд гарынхаа бүтээлд хуруугаараа хийсэн юмдаа мөрөгцгөөдөг. Энд 8 дээр шүтэнүүдээр дүүрэн гэж байна. Тэгэхээр гэрэлд алхна гэдэг нь шүтэнийг хайж зөвхөн бурханд төвлөрөн амьдрахад тэр нь гэрэлд алхаж буй амьдрал болно. Тэгээд бас 6 дээр дорнын мэрэгчд төлөгчдөөр дүүрч гэж байна. Дорнын мэрэгчд төлөгчдөөр дүүрсэн гэдэг нь Израиль хүмүүс харийн заншлыг дагаж амьдарсан харь хүмүүсийн амьдралын хэв маягийг дуурайж амьдарсан нь түүнийг энд хэлж байгаа. Харийнхны заншлаас тусгаарлагдж өөр замаар эсрэг замаар явах нь гэрэл дотор алхаж байгаа амьдрал болно. Бас энд хэлэхдээ 7 дээр тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж эрдэнсийн санд нь эцэс төгсгөл гэж алга. Бурхны ард түмэн болох Израиль ойлгомжтой Бурхны ард түмэн учраас тэнгэр өөд харж тэнгэр рүү ирэлхийлж амьдрах ёстой. Гэтэл газарт их зүйлийг цуглуулж амьдарч байна. Сэтгэл хангалуун амьдрахгүй байгаа. Газарт энэ махан биеийн хангалуун байдлыг их хураасан. Энэ газарт их зүйлийг хурааж байгаа. Тийм амьдралын зорилготой амьдарч байна. Энэ нь гэрэл доторх амьдрал биш бахна. Гэрэлд алхнаа гэдэг нь Библиэлд гарч байгаачлан сэтгэл хангалуун амьдрах бахна. Хичээнгүйлэн ажилсаг байж мөнгө олох ёстой нь үнэнч сэтгэл хангалуун амьдарч дээгүүрх зүйлсийг ирмэлзэж тэнгэр өөд тэмүүлж амьдрах. Энэ нь гэрэлд алхах амьдрал болно. Бас 9-р ишлэл дээр тиймээс хүн номхотгогдож тийхүү хүмүүс басамжлагддаг. Тэднийг буу уучил. Хиймэл шүтэн болон хуурамч зүйлийн өмнө номхон болох нь гэрэлд алхаж байгаа амьдрал биш байна. Тиймээс эзэн болон эзний үгийн өмнө номхон байж эзний хүслийн өмнө өвдөг сөхөрч амьдрах нь
гэрэлд алхаж байгаа амьдрал болно. Тэгээд 10 дээр эзний аимшиг жавхланд сүр хүчнээс нь зовтож, хавцалд шургаж шороонд нуугддаг. Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхотгогдож, эзэн ганцаараа өргөмжлөгдөнө. Энд Израилийн шүүлтийн тухай дурдангаа 7 жилийн зовлон бас холбож хэлж байгаа. Хүн эцсийн эцэст сүрдэг шалтгаан нь бардам зангаасаа болж сүрдэг. Бардам амьдрах юм бол гэрэлд алхаж байгаа амьдрал биш. Тиймээс гэрэлд алхнаа гэдэг нь даруй амьдрахыг хэлж байгаа. Даруй амьдрах, дуулууртай амьдарж байгаа хүн бол эзний гэрэлд алхаж байгаа хүн болно. 22 дээр хамартаа амьсгалан байдаг хүмүүнд хандхаа бол хүмүүнийг бишрээд яах юм бэ? Бурхнаас илүү өөр зүйлд найдах энэ нь гэрэлд алхаж байгаа амьдрал биш. Бурхан амьд байна. Гэтэл хүнд илүү найдах энд 7 дээрээс харах юм бол нутг нь мордоор дүүрч тэрэгнүүдэд нь эцэс төгсгөл гэж алга. Ассирийн занал хийлэл ихсэнгүүт Израилийн ард түмэн Египтээс асар их хэмжээний морд оруулж ирж тэгж их зэвсэглэж цэргийн хүчээ баттгсан. Түүндээ их найдаж байгаа. Нүдэнд харагдаж байгаа хүчинд их найдаж байна. Хүнд илүү их найдаж байгаа нь гэрэлд алхаж байгаа амьдрал биш. Мэдээж улсын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь зөвч гэлээ. Бүх зүйлээс илүү эзэнд илүү найдаж амьдрах нь тэр нь гэрэлд алхаж байгаа амьдрал болно. Тиймээс гэрэлд орж ирээд тэр гэрэлд амьдарч байгаад мөнхийн гэрлийн ертөнц рүү орох ёстой байна. Бид өдөр болон шөнийг хардаг. Энэ нь нэг төрлийн илчлэл байгаа. Эцсийн эцэст хэсэг хугацааны дараа мөнхийн гэрлийн ертөнц болон мөнхийн харанхуй ертөнц энэ хоёрын аль нэг рүү нь явна шүү дээ. Тиймээс Деважин бол мөнхийн өдрийн ертөнц гэж хэлж байгаа. Там бол тас харанхуй газар, найдвар байхгүй харанхуй газар. Энэ хоёр газрын аль нэг рүү нь бид бүхэн явж байгаа ахна. Тиймээс 5 дээр Яаковын гэрээ эрцгээ эзний гэрэлд цөмөөрөө алхацгаая. Энэ үгээр дамжуулан би гэрэлд орж ирсэн үү? Би гэрэлд амьдарж байгаа юу? Энэ талаар хамтдаа шалгаж үзье. Тэгээд бид гэрэлд тасралтгүйгээр алхахын тулд хичээх ёстой. Тэгэх юм бол гэрлийн үр жимс ургаж эзэн даалдрыг өргөсөн амьдралаар амьдрах болно. Эзний гэрэлд цөмөөрөө алхацгаая. Бурхан бол өөрөө гэрэл. Бурхан хувцас сольж өмсөж байгаа мэт гэрлийг өмсдөг. Бурхан бол гэрлүүдийн эцэг байгаа. Библиэс хайж олъё. 1-р Иохан 1:5. Бурхан бол гэрэл, түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. Илч Иохан хэлж байна. Бидний түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. Бурхан бол гэрэл. Түүний дотор харанхуй огт үгүй. Тэгэхээр Яаков 1:17 дээр ч бас Бурханыг гэрлүүдийн эцэг гэж хэлсэн байгаа. Тиймээс Бурхан бол гэрэл. Тиймээс Ефес 5:8 дээр ч бас урд нь харанхуй байсан та нар өдгөө эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Урд нь харанхуй байсан хүн гэрэлд алхах боломжгүй. Аврагдах юм бол
Та нар өдгөө эзэн дотор гэрэл тул. Гэрэл учраас одоо гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Гэрэл орж ирж гэрэл болсон учраас гэрлийг цацрааж амьдр гэж хэлж байгаа ахна. Одоо энэ дэлхий дээр Бурханаас гадна гэрэл өгөх юм шиг ярьдаг олон зүйлс байдаг. Энэ Люцифер гэдэг үгч гэсэндээ уг нь бол гэрэл авчрагч гэсэн утгатай. Уг нь еврей хэлээр бол Исая 14 дээр үүрийн хүү Гялбат Соломон, үүрийн Соломон гэж хэлсэн байгаа. Яг үндсэн хэлээрээ Люцифер гэж гараагүй. Люцифер гэдэг нь оноос нь нэр биш, харин ерөнхий нэр үг байгаа. Энэ нь гэрэл цацраагч гэсэн утгатай. Люцифер гэдэг нь энэ бузар сүнсний өгдөг гэрэл, хуурамч гэрэл юм аа. Иллюминати гэдэг нууц бүлэглэл байгаа. Энэч гэсэндээ гэрэл цацруулах гэсэн утгатай. За бас гэгэрлийн үзэл гэж байгаа. Энэ enlightenment, энэ бас гэрэл цацруулах гэсэн утгатай. Энэ гэгэрлийн үзлийнхэн Библи рүү нуруугаа харуулдаг, Бурхан руу нуруугаа харуулдаг. Энэ дэлхий дээр хуурамч гэрлүүд их олон байна. Олон хүмүүс би гэрэлд алхах ёстой гэдэг мөртлөө Бурхан өөрт нь гэрэл болоод Бурханы хүрч байгаа чиглэл рүү алхаж байж л тэр нь гэрэлд алхаж байгаа хэрэг болно. Тиймээс Бурхан гэрэл яагаад гэрэлд алхацгаая гэсэн бол харанхуй байгаа учраас хэлж байгаа үг. Тиймээс Матай 4 дээр харах юм бол харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзв. Есүсийг ирэхээс өмнө Израилийн ард түмнийг харанхуйд суугч ард түмэн гэж хэлж байна. Харанхуйд суугч гэдэг нь ямар утгатай вэ? Харанхуйд суугч гэдэг нь Бурхан руу нуруугаа харуулсан дүр төрхийг хэлж байгаа. Бүхий л өдрөө харанхуйд хооллож гэсэн үгийн дагуу Бурхан руу нуруугаа харуулan амьдарж байгаа бүх хүний амьдрал Бурханыг харахад харанхуй. Сатаны иргэшээл дор амьдарж байгаа бүхий л амьдрал, бүхий л хүн харанхуй байна. Тиймээс Библи хэлэхдээ тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрлөөд сатаны иргэшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд гэсэн. Сатаны иргэшээл дор байгаа бүх зүйл харанхуй гэж Библи хэлж байна. Тэгээд Библиэд харанхуй гэдэг нь бас гим нүгэл дунд байгааг хэлж байгаа. Түүний дотор харанхуй огт үгүй гэсэн энэ харанхуйн гимийг хэлж байгаа. Тиймээс Библийн Иохан 3:19 дээрээс харах юм бол тэдний ял ийм билээ. Хүмүүсийн үйлс муу мухай тул гэрэл ертөнцид ирсэн ч тэд гэрлээс илүү харанхуй хайрлсан юм аа гэж байгаа. Гэрлээс илүү харанхуй хайрлсан гэдэг нь гмийг илүү хайрлсан гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр харанхуй гэдэг нь гим нүгэлтэй шууд холбогдож байгаа. Тэд ухаан бодолдоо харанхуй гэсэн үг нь тэд сүнслэг байдлаар мэдлэггүй байсныг харанхуй байсныг хэлж байгаа. Тиймээс харанхуй гэдэг нь олон утгатай. Харанхуйд байгаа хүн явах замаа мэдгүй. Энэ амьдрал дээр төөрч буйдлан амьдарж байгаа нь харанхуйдах амьдрал. Харанхуйд байгаа хүн ямар ч найдваргүй. Тиймээс одоо энэ ертөнцийг харах юм бол энэ ертөнцийн хүмүүс сатаны иргэшээл дор байна. Бурхан руу нуруугаа харуулж амьдарч байна. Мэддэг юм шиг ярьдаг. Яг үнэндээ сүнслэг байдлаар ямар ч мэдлэггүй байна. Зөвхөн гим нүгэл хийж амьдарч байна. Ямар ч найдваргүй амьдарч байна. Энэ нь харанхуй амьдрал. Тиймээс тэгж амьдрах юм бол эцэст нь мөнхийн сүрэл. Израилийн ард түмэн харанхуй руу зүтгэсэн учраас тиймээс Бурхан тэднийг шүүсэн гэж хэлж байгаа. Исая номноос дахин харъя. Исая 2. Тиймээс энд Исая 2-ын 6 дээр О Яаковын гэрээ чи зам мөрөө алджээ. Тэгэхээр Бурханы ард түмэн болох Израиль яагаад зам мөрөө алдсан бэ? Тэд гэрэлд алхалгүй харанхуйд алгасан учраас л зам мөрөө алдсан. Тиймээс Исая иш үзүүлэгч хэлж байна. Эзний гэрэлд алхацгаая. Ирцгээ. Эзний гэрэлд цөмөөрөө алхацгаая. За гэхдээ гэрэлд алхахын тулд төрүүлж
хийгдэх ёстой зүйлс юу бол? Тэр нь эхлээд Бурхны өмнө гим нүглийн асуудал шийдэгдэх ёстой. Исая 1-ээс харъя. 1:18 дээр хүрээдэр хэлэлцье гэж эзэн айлдаж байна. Хилэнц нүгэлчин час улаан мэт байвч цас адил цагаан болно. Хүрэн улаан боловч моос адил цагаан болно. Та нарын гим нүгэл хичнээн их байсан ч хүрээдэр хэлэлцье. Цэвэрхэн болох арга зам байна гэж байна. Тиймээс хилэнц нүгэлчин час улаан мэт байвч цас адил цагаан болно. Хүрэн улаан боловч моос адил цагаан болно. Исая ном бол Есүсийн талаар хамгийн олон үгийг хэлсэн ном байна. Есүс хэлсэн зүтгэж туйлдсан хүн дачаа үүрсэн бүхий л хүмүүсээ над дээр ир, би та нарыг амраая. Яаж байна? Исая 1:18 баталгаатай үздэй. Гим нүглээ уучлуулсан нь баталгаатай үздэй. За тэгэхээр гим уучлагдсан нь баталгаатай биш бол одоохондоо харанхуйд байна. Гим нүглээ уучлуул тэгвэл ариун сүнсийг бэлэг болгон авнаа гэсэн. Харанхуйгаас гэрэлтэг гэж айлцсан бурхан бол Христийн царайндах бурхны алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн нэгэн юм аа. Магтан дуун дээрч миний сүнсэнд гэрэл тусаад. Энэ сүнсэнд гэрэл тусах ёстой ахна. Золилт биелэгдэх үед ариун сүнс орж ирж тэгээд гэрэл орж ирж гэрэл болдог бахна. Тиймээс 1:18 баталгаатай болоогүй хүн бол гэрэл далхах ёстой, зөв амьдрах ёстой, сайхан ярихч бүтэхгүй бахна. Тиймээс Исая иш үзүүлэгч ариун сүнсний хөдлөлөөр эхлээд өрн дуудаж байна. Эхлээд гмийн асуудлаа шийдъя. Гмийн асуудал шийдэгдвэл тэрний дараа яах ёстой вэ? Бид эзний гэрэлд цөмөөрөө алхацгаая. Ирцгээ. Эзний гэрэлд цөмөөрөө алхацгаая. За тэгвэл гэрэлд алхъя. Энэ жоохон тодорхой бус багц. Тиймээс Исая 2-ыг сураад үзвэл ингэн гэрэлд алхаж байгаа амьдрал болох юм байна штэ гэдгийг мэдэж чадна. Исая 2-ын гэрэлд алхнаа гэдэг нь юу гэсэн үг вэ? 2:8 дээр тэдний нутаг мөн шүтэнүүдээр дүүрэн тэгэхээр Израилийн ард түмэн алт мөнгөөр бялхаж Эрдэнсийн санд нь эцэс төгсгөл байхгүй байсан. Мах бодын талаас бүх тал нь сайн сайхан байсан. Түүний хажуугаар шүтэнүүдээр ч дүүрэн байсан. Итгэлийг сүрүүлдэг хамгийн үндсэн шалтгаан шүтэнээс болж итгэл сүрдэг. Тиймээс гэрэлд алхнаа гэдэг нь шүтэнийг үгүй хийх нь гэрэлд алхаж байгаа анхны алхам болно. Тиймээс 1-р Иохан 5 дээр ч бас бяцхан хүүхдүүдээ шүтэнүүдээс хамгаалаа. Есүс үнэн бурхан гэдгийг хэлэнгээ шүтэнүүдээс хол бай гэж хэлсэн. Сэтгэлд шүтэн орж ирвэл гарцаагүй итгэл сулардаг, харанхуй руу урууддаг. 1-р Иохан 5 1-р Иохан 5:20 Бурхны хүү ирээд үнэн нэгнийг бидэнд мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн нэгний дотор болон түүний хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн бурхан бөгөөд мөн хам билээ. Бяцхан хүүхдүүдээ та нар шүтэнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун. Бурхны хүү ирсэн тэр нэгэн хэн бэ? Тэр бол үнэн бурхан бөгөөд мөн хам билээ. Үнэн бурхан ертөнцид ирж бидний төлөө үхэж дахин амьлсан учраас
Есүс Христийг үнэхээр мэдсэн бол итгэлийн амьдралаар үнэхээр зөв амьдрах ёстой. Яагаад? Бурхны хүү энэ дэлхийд ирж над шиг хүний төлөө өмнөөс нь үнэт цусаа урсхан үхэж дахин амилж бүх зүйлээс илүү намайг хайрлаж үнэхээр төсөөлөгдөшгүй золиосыг үзүүлсэн тэр Есүсийн дэргэд өөр зүйлийг зэрэгцүүлж тавьж болох уу? Аврагдаад бид эзний өмнө очих хүртэл бидний сэтгэл гуйвж болохгүй. Бидний сэтгэлийг сулруулдаг зүйл бол шүтэн. Бидний сэтгэл суларч өмөрвөл гэрэлд алхаж байгаад хажуу зам руу, буруу зам руу ороход хүрнэ. Тиймээс Библиэд бяцхан хүүхдүүдээ та нар шүтэнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун. Шотландын нэгэн пастор байсан Томас Чалмерс гэх хүн. Энэ хүн аврагтаасаа өмнө чуулганыхаа хүмүүст ёс суртахууны талаар маш их сургаал заасан. Христэд итгэгч хүн ингэж амьдрах ёстой, тэгж амьдрах ёстой гэж ёс суртахууны талаар маш их сургаал орсон. Гэтэл нэг ч хүн өөрчлөгдөхгүй байсан. Тиймээс пастрийнхаа үйлчлэлд маш их эргэлзэж эхэлсэн байна. Гэтэл нэг өдөр өөрөө загалмай хайрыг ухаарсан байна. Эзний авралыг авсан бахна. Тэгээд тэрнээсээ хойш чуулганыхаа итгэгчдэд сайн мэдээг их тайлбарлаж өгсөн. Тэдэнд загалмайн хайр орж эхэлсэн байна. Тэгсэн чинь итгэгчд нь өөрчлөгдөж эхэлж байгааг хараад энэ хүн нэг зүйлийг ухаарсан гэж байгаа. Адамын үр удам бол ертөнцийн зүйлийг хайрлах сэтгэл дотор нь угаасаа байдгийн байна. Үүнийг хөөх ямар ч арга зам байхгүй юм байна. ертөнцийн зүйлийг хайрлах сэтгэлтэй үүнийг нь хөөе гэвэл яах вэ? Энэ ертөнцийн хайраас илүү агуу хайр орж ирэхгүй бол болохгүй байна гэдгийг ойлгосон байна. Тиймээс энэ ертөнцийн ямар ч хайраас илүү агуу хайр бол загалмайн хайр учраас Бурхны хайр бидний сэтгэлд орж ирэх үед ариун сүнс орж ирж ингэснээр илүү агуу хайр орж ирж байж ертөнцийн хайр хөөгдөж хүн өөрчлөгддөг гэдгийг харсан. Тиймээс шинэ хайр тэгэхээр Христийн хайр хуучин хайрыг шахан гаргаж хөөн зайлуулдаг. Түүнийг баталгаатай ухаарсан байна. Тэгэхээр эзний хайр орж ирсэн хүн эзэн өөрөө хайр, тэр хайрыг баталгаатай ухаарсан хүн тэр хайрын улмаас шүтэнийг хөөн зайлуулах хүчтэй байдаг. Тийм хүчийг нь ч өгөөгүй байж шүтэнээс хол бай гэж хэлэх боломжгүй. Соломоны дуу 8-аас харъя. Соломоны дуу 8 6 8-6 Тамга болгож зүрхэндээ намайг тавиач гардах бөгжөө болгооч. Учир нь хайр үхэл шиг хүчтэй. Тачаал гэдэг үхэгсдийн орон мэт хэцүү. Түүний дүл түүмрийн дүл. Дүрсхийн асах галын дүл. Их усч хайрыг унтрааж эс дийлнэ. Үер усан ч үүнийг живүүлж үл чадна. Хамаг хөрөнгөө өгөөд хайрыг авъя гэвч харин оронд нь басамжлуулах нь гарцаагүй. Тамга болгож зүрхэндээ намайг тавиач. Эзэн биднийг энэ тамга эрт дээр үед ямар чухал эд байсан бэ? Тамга болгож зүрхэндээ намайг тавиач. Эзний зүрхэнд итгэгч хүн байдаг байна. Тэгээд гардах бөгжөө болгооч. Тамга болгож зүрхэндээ намайг тавиач. Гардах бөгжөө болгооч. Эзний гардах бөгж гэдэг нь эзний тусламжаар эзний мотрын хүчээр бид хүчтэй амьдарч чадах нь байна. Тиймээс эзний зүрхэнд итгэгч хүн байна. Эзний моторт итгэгч хүн байгаа учраас эзний тусламжаар бид хүчтэй амьдарч болно.
Тиймээс их хүсч хайрыг унтрааж эсдийлнэ. Үер усан ч үүнийг живүүлж үл чадна. Хамаг хөрөнгөө өгөөд хайрыг авъя гэвч харин оронд нь басамжлуулах нь гарцаагүй. Бид энэ загалмайн агуу хайрыг, эзний агуу хайрыг авсан. Тиймээс эзэн биднийг үхэн байн хайрлсан учраас эзэн биднийг хайрлахыг хүсдэг. Тиймээс Бурхан харддаг Бурхан. Бурханы нэр хэн бэ? Би Библийг уншиж байгаад их гайхаж байсан. Гитлэл 34. Бурханы нэр Гитлэл 34. 14. Хамт уншия. 14. Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь хардагч нэртэй эзэн бол хартай бурхан билээ. Чи өөр ямар ч бурханд мөргөж болохгүй. Учир нь хардагч нэртэй эзэн бол хартай бурхан билээ. Тэгэхээр бурхны нэр юу гин? Хардагч. Их сонирн багц. Яагаад бурхны нэр явж хардагч вэ? Тэгэхээр бурхан хайр. Өөрөөр хэлбэл хартай. Хайртай хүнээ харддаггүй бол хайр биш үсттэй. Гэрэлсэн. Гэтэл ихнэр нь өөр залуу руу ойртоод л өөр залуутай юм ярахад дуртай байгаа л ингээд өөр тийшээ нүдээ алдаад байвал яг уу хардна үсттэй. Хардахгүй мó? Хар байхгүй бол хайргүй гэсэн үг. Тиймээс бурхны нэр хардагч байна. Тиймээс ертөнцийн амьдрах ёстой ч бүх зүйлээс илүү бурхныг хайрлах ёстой. Гэтэл бурхнаас илүү хайрладаг зүйл гараад ирэх юм бол тэр бол шүтэн бахна. Түүнийг харж эзэн харддаг бахна. Тиймээс зарим хүнд эд баялаг шүтэн нь байх боломжтой. Зугаа цэнгэл шүтэн нь байх боломжтой. Спорт шүтэн нь байх боломжтой. Янз бүрийн мэдээ дамжуулагч сүүлийн үед одоо ихэн байгаа зурагт байна, гар утас байна, ихэн бий. Эзнээс илүү хайрладаг зүйл гараад ирвэл, эзнээс илүү салж чадахгүй зүйл гараад ирвэл тэр нь шүтэн байх боломжтой болно. Тиймээс бид ертөнцид амьдрах ёстой ч, ертөнцийн зүйлийг эдэлж хэрэглэх ёстой ч тэр нь эзний дэргэд зэрэгцэн байж иж болохгүй. Тэгвэл баларна. Тиймээс шун хайрлыг юу гэсэн бэ? Шүтэн шүтэх явдал гэсэн. Эзний дэргэд ямар нэгэн зүйлийг зэрэгцүүлж тавьбал тэр нь шүтэн байх боломжтой. Америк нэгэн хүний бичсэн зүйлийг уншсан. Христэд итгэгч хүмүүс за өглөө эрт цуглаад хөлбөмбөг тоглоё, тэнд цуглая гэхээр итгэгчд нь бөөн бөөнрөө ирдэг гэж байгаа. Гэтэл өглөө эрт үйлчлэлтэй ийм юм хийя гэхээр ирдгүү гэж байгаа. Спортын төлөө бол бүгдээрээ цуглаж байгаа. Гэтэл эзний ажлын төлөө цуглая гэвэл цугладгүй гэж байгаа. Тэгэхээр эзний ажлаас илүү спортод илүү хүнд жинг тавих эн чинь сонирн бидтэй. Бидний үед мania, дон, солиорлууд их байгаа. Есүст донцсон хүн цөөхөн байна. Зөвхөн Есүс гэх хүн, тийм хүн цөөхөн байна. Бурхан сүнс учраас хүний зүрх сэтгэлийг хүсдэг. Тиймээс бүх зүйлээс илүү эзнийг хайрлах сэтгэл эндээс би суларч болохгүй. Тиймээс сургаалт төгс 23 дээр надад зүрхээ өг хүү минь. Бурхан хэлж байна. Надад зүрхээ өгөө хүү минь. Сургаалт төгс 23-ын 26 дээр надад зүрхээ өг хүү минь. Бурхан бидний зүрхийг, сэтгэлийг хүсч байдаг. Тиймээс эзнээс илүү өндөрт байх зүйл гарч ирж болохгүй. Тиймээс бүх зүйлээс илүү эзнийг хайрлах сэтгэлтэй байж Бурхан нэн тэргуунд байх юм бол тэр хүн шууд автоматар гэрэлд алхаж амьдрнаа. Нэгдүгээр хаад номноос харах юм бол нэгдүгээр хаад 3 дээр Соломон эзнийг хайрлж байсан гэж гарч байгаа. Гэтэл нэгдүгээр хаад 11 дээрээс харах юм бол Соломон олон харь эмэгтэйг хайрладаг байлаа гэж гарч байгаа. Тэгэхээр Соломон
Бурхныг хайрладаг байсан нь үнэн. Цаг хугацаа өнгөрсөн чинь олон харь эмэгтэйг хайрладаг болсон. Одоо хайрладаг зүйл хоёр болсон байна. Цаг хугацаа өнгөрсөн чинь Бурхныг хайрлах хайр, харь эмэгтэйг хайрлах хайр нь тэнцэж эхэлж байгаа. Цаг хугацаа өнгөрсөн. Тэгтэл илүү олон эмэгтэйтэй гэрэлсэн. Тэр тал руу илүү давмгайлж, харь эмэгтэйчүүд тал руу илүү давмгайлсан байна. Тиймээс харь эмэгтэйчүүд нь Соломоны сэтгэлийг эргүүлсэн. Дараа нь Соломон өөрөө ч сэтгэлээ эзнээс холдуулж, тэгээд сахилгажуулагдсан улс нь хоёр хуваагддаг. Тиймээс гэрэлд алхах биш, харанхуйд алхах явдал үүссэн байна. Соломон ч бас Самсон ч бас адилхан. Самсон Тимна руу урууддаг үедээ. Тимна бол Филист Израилийн хил дээр байгаа газар. Тимна руу уруудан очиж харь эмэгтэйг авч гэрэлдэг. Гэтэл тэр гэрлэлт нь цуцлагддаг үедээ. Түүний дараа биеэ үнэлэгчтэй ойртдог. Дараа нь Делилагийн тэвэрт ордог. Ингээд Бурхан ч чухал, Делилаач чухал болчихсон. Тиймээс аль альнийг нь хайж чадахгүй нөхцөл байдалд орсон. Тэгээд эцэст нь Делилагийн тал илүү давмгайлж байгаа. Тэгээд сахилгажуулалтаар нүдээ ухуулах үйл явдал болж байгаа. Хүндийн жин нь Бурханаас илүү харь эмэгтэй тал руу давмгайлж байгаа учраас тиймээс Бурханы хүч чадал орхиж нүдээ алдсан байна. Тиймээс эзний гэрэлд алхах цаая гэдэг нь шүтэн үүсэх үед шүтэнийг бушуухан үгүй хийх нь эзнээс илүү өндөрт гарахгүй байхаар анхаарах. Түүнийг хаяхгүй бол гэрэлд алхаж байгаад харанхуй руу орох боломжтой. Дэм өнөө үеийг хайрлаж намайг орхиод Тесалоник руу явсан гэж хэлсэн. Илч Паулын хамтран зүтгэгч байсан Дэм яаж Паулыг орхиод ертөнцийг хайрлаад Тесалоник руу явсан бэ? Эхэндээ эзнийг чухалд бодож байсан ч, эзний ажлыг чухалд бодож байсан ч дараа нь ертөнцийг хайрлах хайр орж ирээд тэр нь томорсноор ертөнц рүү явж байгаа юм аа. Тиймээс шүтэн орж ирвэл энэ сэтгэл өмөрдөг. Тиймээс эрцгээ эзний гэрэлд цөмөрөө алхацгаая. Гэрэлд алхахын тулд нэгдүгээр эрт эзний дэргэд ямар нэгэн зүйлийг зэрэгцүүлэн байлгахгүй байх ёстой. Тэр нь эсрэг гүйс байна уу? Мөнгө байна уу? Нэр төр байна уу? Юу ч байна уу? Эзний дэргэд байвал түүнийг үгүй хийхгүй бол сэтгэл сарнина. Хоёр сэтгэлтэй болчвол зөрчил үүсэж тэгэх юм бол эцэст нь аль нэг тал нь давмгайлна. Түүний дараа дахин харъя. Исая 2 дугаарт нь дорны заншлыг дагсан тухай гарч байгаа. Исая 2-ын 6. О Яаковын гэрээ чи зам мөрөө алджээ. Үнэхээр тэд филистчүүд чиг дорны мэрэгчд төлөгчдөөр дүүрч гадныхантай гар барилцаж байна. Бурхнаар сонгогдсон Бурхны ард түмэн Израиль харь үндэстэнтэй тусгаар байх ёстой байсан. Гэтэл харь үндэстэнтэй нэг тэрэгний 2 дугуй болсон байна. Дорны мэрэгчд төлөгчдөөр дүүрсэн. Тиймээс харийнхны зан заншлыг хүлээн зөвшөөрсөн. Израилийн ард түмэн Египтээс гарах үед Бурхны анхааруулсан зүйл байгаа. Та нар Египтэд амьдарж байгаад гарч ирсэн. Египтэд хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Мөн та нарын очих Канаан нутагт Канаан хүмүүсийн хийгддэг зүйлсийг ч хийж болохгүй. Бурхны үгийг дагах ёстой гэж тушаасан. Гэтэл Израилийн ард түмэн Канаан нутагт амьдрахдаа харь үндэстэнтэй нийлж нөхөрлөж тэр харийнхны зан заншлыг хүлээж авсан. Библийн Лев 18 Лев 18
нэг. Эзэн Мойсед айлдахдаа Израилийн хөвгүүдтэй ярин би та нарын бурхан эзэн билээ. Та нар өөрсдийн амьдарч байсан Египт нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Мөн та нарыг миний аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний тогтоолуудаар та нар явах ёсгүй. Та нар шийдвэрүүдийг минь хэрэгжүүлэн зарилгуудыг минь сахиж эдгээрийн дотор явагтун. Та нарын бурхан эзэн би билээ. Энд Египтээс гарсан Израилийн ард түмэнд бурхан тушаасан та нар Египтэд 430 жил амьдрахдаа тэрний чин дараа би та нарыг тэндээс гаргасан. Египтийн зан заншлыг дуурайж болохгүй. Мөн та нар одоо Канаан нутагт орноо. Канааны хүмүүсийг ч бас дуурайж болохгүй. Канааны тогтоолуудаар ч явж болохгүй. Та нар шийдвэрүүдийг минь хэрэгжүүлэн зарилгуудыг минь сахиж эдгээрийн дотор яв. Тиймээс энд буруу зан заншлыг хэлж байна. Тэр Египтэд дээр үед маш их хиймэл шүтэн байсан. Энэ Канаан нутагт эмэгтэй нэмэгтэйтэй, эрэгтэй нэрэгтэйгээ замун гэр орныхан гэр бүл дотроо хамт унтаж, мөн өвөө нь ач охинтойгоо унтаж уншаад үзэх юм бол амьтантай хүртэл гим хийж тийм агуулга гардаг. Тиймээс огтхонч энэ Египтийн зан заншлыг дагаж болохгүй, Канааны зан заншлыг дуурайж болохгүй. Тэгсэн байхад хүртэл Израильчууд Канаан нутагт ороод харь үндэстэнтэй нийлж тэдэнтэй нөхөрлөж тэдний зан заншлыг хүлээж авч дорнын мэрэгчд төлөгчдөр дүүрсэн байна. Тиймээс харь хүмүүсийг яг тэр чигтэн дуурайсан бахан. Нахум номон дээрээс харах юм бол тухайн цаг үед Ассир багагаар хүчирхэгдсэн байна. Нахум 3 дээрээс харах юм бол Ассирийн тэр буруу соёлыг дур булаам янхан гэж хэлсэн байгаа. Уруу татдаг. Тиймээс Израилийн газар нутагт муу мухай зүйлсийг их оруулсан. Тэгээд Израильчууд бурхны ард түмэн байсан мөртлөө буруу үнэт зүйлийг дагаж, буруу соёл иргэншлийг дагаж тэгж амьдэрсэн байна. Тэд бүгд л ингэж штэ гэд бид ингэж ийна гэдэг. Библийн Гитлэл 23 дээр ёрын муу үйлдэлд олныг бүү дагалдаг гэсэн. Гэтэл олныг дагалдаж байна. Яагаад вэ? Бусад хүн бүгд тэгж байгаа учраас л дагалдаж байгаа цаг үе бахна. Тиймээс гэрэлд алхнаа гэдэг нь бусад хүн тэгж байсан ч би тэгэх ёстой биш юм аа. Шинэ гэрээний үеийн сургамжич адилхан Библийн Ефес 2-оос харъя. Ефес 2 1-р ишлэл. Та нар алдаа зөрчил гимнүгэл дотроо үхсэн байсан. Тэгээд та нар энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч дуулуургүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагаж амьдардаг байв. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ мах бод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн мах бодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Бид төрлөх байдлаараа бусдын адил уур хилэнгэн хүртэх хүүхдүүд байсан. Та нар алдаа зөрчил гимнүгэл дотроо үхсэн байсан. Бид бас гимнүгэл алдаа зөрчлөөсөө болж үхсэн байсан. Эзний нэгүслэр бид аврагдаж амьд болсон. Аврагдахын өмнө та нар энэ ертөнцийн замналаар явсан. Гимнүгэл дунд явсан. Энэ ертөнцийн заншлыг дагсан. Агаарын хүчний ноёрхогчийг дуулуургүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагаж амьдардаг байв. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ мах бод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн мах бодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв.
төрлөх байдлаараа бусдын адил уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. Энэ цаг үе бол Ромын цаг үе байсан. Ефесийн итгэгчид бас аврагдахаас өмнө Ромд төрж Ромын соёлд нэвчиж амьдарсан, ертөнцийн замналаар, ертөнцийн үзэл хэмжүүрээр амьдарсан, одоо ч гэсэндээ адилхан Библийн ариун газруудаар аялахдаа Ефест очиж үзээд харахад үнэхээр баялаг хот байсан байгаа. Үнэхээр том хот байсан. Тиймээс нийтийн усанд орох газарч байсан. Үнэхээр сүртэй том. Гадуур явж байхад дээр үед ханнаас цорог гаргацсан, тэндээс ус уудаг байсан байгаа. Гэтэл ус ууй гэх юм бол эмэгтэй хүний зураг байж байна. Тэр эмэгтэй хүний аман дээр яг тэр цорог байж байгаа. Тэндээс ус гарна. Тиймээс ус ууй гэвэл тэр эмэгтэй аманд амаа хүргэх ёстой. Тэгжиж ус уух ёстой болж байгаа. Тэгэхээр Илж Паул Ефес цай мэдэг тараасан шүү дээ. Энэ Ефес бол хэрэглээний хот, зугаа цэнгэлийн хот, энгийнээр хэлбэл загварын хот байсан. Тэнд зугаа цэнгэл өргөн дэлгэрч нүгэл ихтэй газар байсан. Тэгээд тухайн цаг үеийн ромчууд өндөр боловсралтай хүмүүс байсан. Ухаалаг, соёлтой, бас хажуугаар нь гим нүгэлч их байсан. Тиймээс тийм хэв маягаар амьдарч исэн байна. ертөнцийн замналаар гэдэг нь ертөнцийн хэв маягаар амьдарч исэн гэсэн үг. Тиймээс ертөнцийн замналыг дагаж ертөнцийн хүмүүс хэрхэн амьдарж ийн тэр үзэл хэмжүүр тэр хэв маягаар амьдарч байсан бахан. Гэтэл Паул юу гэсэн бэ? Үүний талаар ингэж хэлсэн. Хайж олъё. Филиппой 2:15. Ингэснээр та нар энэхүү гажууд үеийнхний дотор Бурхны гимзэмгүй буруугүй хүүхдүүд байж ертөнцийн гэрэл мэт гялалзах юм аа. Аврагдсан та нар Бурхны гимзэмгүй буруугүй хүүхдүүд байж гажууд үеийнхний дотор гэж байна. Тэгээд тэрсэлдэг цаг үе, Бурхны өөдөөс тэрсэлдэг үеийнхний дотор. Тэр үеийнхний дотор Бурхны гимзэмгүй буруугүй хүүхдүүд байж ертөнцийн гэрэл мэт гялалз. Энэ цаг үе яг тийм. Энэ цаг үе бол үнэхээр гажуудсан, замбраагүй болсон цаг үе. Тэгээд бүх зүйл Бурхны өөдөөс тэрсэлж байгаа цаг үе, төгсөх шатандаа орсон цаг үе байна. Тиймээс арх байна уу, тамхи байна уу? Ойлгомжтой чинь мэдээж энэ зүйл шүү дээ. Үр хөндлөлт байж болох зүйл шүү дээ. Түүнээс гадна бусад хүмүүс бүгд л тийм байгаа болохоор хоёр дахь хүн нууц амраг гээл байдаг. Хүмүүс бүгд л тийм байна шүү дээ. Энэ юу н асуудал гэж гэлдэгдэг. ертөнцийн хүмүүсийг дагаж, ертөнцийн хүмүүсийг дуурайж болно гэд бодоод байдаг. Тиймээс гэрэлд алхнаа гэдэг нь юу хэлэх вэ? Энэ ертөнц яаж ч байсан, юу ч хийж байсан, энэ ертөнцийн зан заншлыг сөрхийг хэлж байгаа. Үгийг бариад, үгийн дагуу амьдрах нь гэрэлд алхаж буй амьдрал болно. Дуулал 1-ээс харъя. Дуулал 1-ийн 3. Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үржимсээ гаргаж навчс нахиан үл хатах адил альва үйлэн түүнд амжилт авчирна. Саар буруу хүмүүс харин өөр агаад салхиар ялгагдах тарианы хальс мэт. Энд саар буруу хүмүүс харин өөр агаад салхиар ялгагдах тарианы хальс мэт. Энэ ямар үг бол? Энэ хальс бол дотор нь үр байхгүй, тариа байхгүй. Энэ бол ямар ч үн цэнэгүй зүйл, ямар ч хэрэггүй зүйл. Тэгээд хальс төдийл учраас салхил бол амархан хөдлөн хийсэд л явна эцтэй. Тэгээд эцэст нь цуглуулад галд шатаана.
Саар буруу хүмүүс харин өөр агаад салхиар ялгагдах тарианы хальс мэт. Тэгэхээр энэ ертөнцийн чиг хандлагыг дагаад л явж байдаг хүн дотор нь ам байхгүй учраас тийм байдаг. Тиймээс урсгал усны дэргэд тарьсан мод адил зөвхт хүн. Тарьсан мод учраас тогтуу мод байна. Гэтэл саар буруу хүмүүс харин өөр. Салхиар ялгагдах тарианы хальс мэт. Бидний цаг үед модны урсгал, энэ мод гих салхилдаг. Модыг дагаж амьдардаг. Тэгээд ажиглаад арах юм бол тэр мод нөгөө л мод байдэн штэ. Хараад байх юм бол өвдөгнөөсөө нэг дээшлээл доошлол явган, үсгийн нэг өндөр болоод нэг намхан болоод, өмдний тойрог нь нэг өргөсөөл нэг нарийсаал, үс нь нэг бурж игаал нэг шулуун болоод харах юм бол энэ мод нөгөө л мод. Хараад байх юм бол цүнхч гэсэндээ нэг томрол нэг жижигрээл. Тийм ээ. Онлын урсгал үлээгээл өнгөрдөг, үнэмшилгүй үзлийн салхи үлээдэг, эволюцийн онол салхилдаг, материализмын урсгал салхилдаг. Гэтэл түүнд нь хийсэл явж идэг. Энэ цаг үед ямар их онлын урсгал байна вэ? Юу вэ гэтэл мөнгө хамгийн агуу нь гээл. Мөнгөний салхи бас үлээгээл эхлэнгүүд хийсэл явдаг. Хараад байх юм бол энэ амьдралаар амьдарж байгаа зориг байхгүй зүгээр л бусдыг даган баясаж байдаг. Би Библийг уншиж байгаад энэ ёстой үний юм байна. Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг төвчихгүй болж харин хүслийнхээ дагуу чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөд цуглуулах бөгөөд чихэн үннээс эргэж үлгэр домгуудад хандах болно. 2 дугаар Тимот 4 дээр гарч байгаа энэ үгийн дагуу цаг нь болоход хүмүүс эрүүл сургаал Библийг төвчихгүй болно. Библиэд дургүй болох нь харин чихийг нь гижигдсэн гэж байгаа нь чихээрээ тэгтлээ сонсхийг хүссэн зүйлстэй болно. Энэ цаг үед хамгийн их зүйлийг сонсож байгаа цаг үе. Тиймээс хүслийнхээ дагуу багш нарыг өөрсдөд цуглуулна. Дээр үед энэ бол ойлгомжгүй үг байсан. Олон багштай байх боломжгүй байсан. Гэтэл энэ цаг үед YouTube гэх зүйл гарч ирснээр чихийг нь гижигдсэн. Байнга л юм сонсч идэг үсттэй. Тэгээд өөрийнхөө хүслийн дагуух багш нартай болно. Хамгийн их багштай болсон цаг үе бол энэ цаг үе. Тиймээс юунд дурлаж байна? Тийшээ тэр сувгийг дагдаг, захиалдаг үсттэй. Олон багштай болдог үсттэй. Тэгээд түүнийг дагаал явдаг. Яагаад вэ? Тэр нь мод учраас. Хараад байх юм бол хэрвээ буруугаар ирэх юм бол Библийг уг нь дагах ёстой. Буруу зүйл дагаж явж байгаад Библи бодол болон сэтгэлд орж байж гэрэлд алхах боломжтой. Гэтэл өөр зүйлийг сонсоод байх юм бол өөр зүйл сэтгэлд нь шингэж тэгээд өөрийн мэдлгүй энэ YouTube-ийн салхилснаар буруу газарт би нисээд очсон байж байх боломжтой. Энэ ертөнц дээр буруу үзэл суртал их байна, буруу шашин их байна. Буруу сургаалууд ч олон байна. Тиймээс салхилах юм бол туугдаал явдаг цаг үе байна. Тэр салхинд хийсэд л явж байдаг. Салхиар ялгагдах тарианы хальс мэт. Бид энэ ертөнцийн амьдрах ёстой ч Христэд итгэгч хүмүүс урсгал усны дэргэд тарьсан мод. Христэд итгэгч хүн бол урсгал усны дэргэд тарьсан мод. Тогтсон мод бахан салхилсан ч нахилзаж болгоч үргэлж нэг байранда байх мод. Тиймээс хийсдэг байж болохгүй. Тарьсан мод байгалийн мод биш. Харин авчирж эзэн тарьсан мод бахан, эзэнтэй мод бахан. Тарьсан эзэнтэй мод. Христэд итгэгч хүн бол эзэнтэй мод, хальс биш. Тиймээс урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үржимсээ гаргаж навчснахаа нь үл хатах адил альва үүлэн түүнд амжилт авчирнаа. Үнцээ голын эрэг рүү сайн салаалуулсан учраас тиймээс бат бөх байгаа.
ургацын цагт үр жимсээ гаргана. Аврагдаад удаагүй хүн удаагүй байдлаасаа үр жимс ургуулж, аврагдаад удсан хүн удсан байдлаасаа ч үр жимс ургуулж. Тэгээд өөрийнхөө байр суурьнд үр жимсийг үргэлжлүүлэн ургуулдаг. Тиймээс Даниэл харийн нутагт байхдаа ч үр жимс ургуулсан. Тиймээс ямар ч байр суурьнд байсан, ямар ч мэрэгжилтэй байсан тэр байр суурин дээрээсээ эзний өгсөн шимт хижээлээр үр жимс ургуулах ёстой. Тиймээс ертөнцийн зан заншлыг дагаж, ертөнцийг дагаад л ертөнцийн чиг хандлагыг дагаад явж байгаа хүн ам байхгүй учраас л тэгээд дагаад явж яадаг. Байлан мод голын усанд урсна. Харин амьд загас өөр шүү дээ. Усны урсгалыг сөрдөг хүчтэй. Христэд итгэгч хүн загсаар ярих юм бол амьд загас бахна. Амьтай загас учраас баруун зүүн сэрвээгээрээ зүг чигээ тодорхойлж, сүүлний сэрвээгээрээ хөдөлгөх хүч нь болж ертөнцийг сөрөх хүч Христэд итгэгч хүнд ороод ирчихсэн байдаг. Тиймээс Библиэс хайж олъё. Филиппой номноос харъя. Филиппой 2. Хоёрын 16. Амийн үгээс баттай баригтун. Тэгвэл би дэмий гүйж, дэмий хичээж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно. Амийн үгээс баттай баригтун гэж байгаа. Амийн үгээс баттай барьж тэгээд гүү гэж байгаа. Амийн үгээс баттай барьж бид модыг барих биш, амийн үгнээс баттай барьж түүний дараа гүйдэг байх нь дэмий гүйж, дэмий хичээж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно. Тэгэхээр бид бүхэн хийсэд явчихгүй тулд маш тодорхой зорилготой байх хэрэгтэй. Бид гэрэл далах яа гэвэл тодорхой зорилготой байх хэрэгтэй. Филиппой 3. Ах дүүнраа би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж урдах зүйлс рүүгээ тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барайуд урагшилдаг. Барайн тодорхой байж, зорилго тодорхой байдаг хүн завгүй гүйдэг учраас ертөнцийн чиг хандлагыг сөрж чаддаг бахна. Тиймээс түүний дараа харъя. Исая 2. Тиймээс ертөнцийн зан заншлыг сөрөх нь гэрэл далхах амьдрал юм аа. Түүний дараа Исая 2-ын 7. Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж эрдэнсийн санд нь эцэс төгсгөл гэж алга. Нутаг нь мордоор дүүрч тэрэгнүүдэд нь эцэс төгсгөл гэж алга. Израилийн ард түмэн Бурханаар сонгогдсон ард түмэн. Бурханы ард түмэн. Бурхан Израилийг дуудахдаа Тэнгэрийг харж амьдр гэж дуудсан. Гэтэл Израиль тухайн цаг үед энэ эд материалыг зүйлээр бялхаж эрдэнсийн санд нь эцэс төгсгөл байхгүй байсан. Газар дээр маш их зүйлийг хураасан бахна. Шунлаар дүв дүүрэн байгаа ахна. Тиймээс энэ Исая номыг уншаад үзэх юм бол илүү олон зүйлийг олж авахын тулд ард түмнийг дарлаж, мүлжиж, булааж, тэгээд өөр хоорондоо ширүүн тэмцэлдэж энэ газар дээр аль болох их зүйлийг хураах гэсэн байна. Тиймээс гэрэл далхна гэдэг нь юу хэлж байгаа болоо? Бид бүхэн
гэрэл далахна гэдэг нь сэтгэл хангалуун амьдрахыг гэлж байгаа. Эхлэл 4-5 дугаар бүлгийг уншаад үзэх юм бол Каины үр удам газрын зүйлсийг их олборлож тэгээд соёл иргэншлийг их хөгжүүлсэн. Эхлэл 4 дээрээс харах юм бол хот бүтээн байгуулалт хийж хотын соёл иргэншлийг үүсгэсэн нь Каины үр удам байна. Тэд хөгжмийн зэмсэг бүтээж, дуу хөгжим хөгжүүлж, урлаг хөгжүүлж, техник технологиг хөгжүүлсэн. Хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийж тэгээ соёл иргэншлийг маш өндөрт хөгжүүлсэн. Эхлэл 5 дээр харин Сетийн үр удам, Бурхны үр удам юм хийсэн гэсэн үг байхгүй. Тэд яасан бэ? Юм тарж, ногоо тарж, тэнгэрүүд харж амьдарсан. Тэгэхээр Каины үр удам газарт найдвар байгаа учраас газрын зүйлийг олборлож, газрын зүйлийг эрэлхийлж амьдардаг. Харин Сетийн үр удам явж байгаа зам нь өөр учраас одоо ч гэсэндээ Каины үр удам болох аврагдаагүй хүн газрын зүйлийг олж, газарт их зүйлийг хурааж, газрыг эрэлхийлж, түүнийг зориг болгож амьдардаг. Харин Христэд итгэгч хүмүүс энэ ертөнц байнгын оршин суух газар нь биш, түр оршин суух газар. Бид бүхэн бадарчин. Тиймээс дотроо сэтгэл хангалуун байж дээгүүрх зүйлсийг эрмэлзэж амьдр гэж дуудагдсан учраас сэтгэл хангалуун байж дээгүүрх зүйлсийг эрмэлзэж амьдрах нь гэрэлд амьдрах амьдрал байна. 1-р Тимот 6 6-гийн 6. Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцид юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй. Хэрв хоол хүнс хувцас хонор байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэй хүмүүс уруу татлага ба өрх цусан бүрийн мунхаг хор хөнөөлтөө хүсэлт ундаг. Эдгээр нь хүмүүсийг үгүрэл ба сүрэлдэж ивүүлдэг. Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төрж түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ. Энд баяжих хүсэлтэй хүмүүс гэж байгаа нь энэ ажилсаг хичээнгүй амьдарч болохгүй гэсэн үг биш. Ажилсаг хичээнгүй амьдрах нь зөв. Яавал их мөнгө олох уу? Яавал сайн сайхан амьдрах уу? Яавал их хөрөнгө хураачих уу? Ийм зүйлийг л байнга эргэцүүлээд байвал бозар сүнс буруу соусыг нэмээд өгдөг. Чи ингүүл мөнгө олж болно шүү дээ. Ингүүл мөнгө олж болно шүү дээ. Мөр чанараа зөрчичүүл мөнгө олж болно шүү дээ гэд. Янз бүрийн сорилтонд оруулдаг байна. Тиймээс шоргоолчиг ажилсаг хичээнгүй байж амьдрах нь зөв. Ажилсаг хичээнгүйгээр мөнгө олох нь зөв. Гэвч баяжих хүсэлтэй хүмүүс гэж байгаа нь эзнийг ерөөсө зүүдэлдэгчгүй мөртлөө өөрийгөө яавал сайхан энэ дэлхий дээр амьдрчих уу? Түүний талаар их эргцүүлдэг. Тэгэх юм бол бозар сүнс сориход маш амархан болно. Скротиудаас мөнгөнд хандсан шунал байсан учраас бозар сүнс Есүсийг зарчвал болно штэ гингүүт хүлээж авдаг шууд. Баяжих хүсэлтэй хүмүүс уруу татлах, зүсэн бүрийн мунхаг хор хөнөөлтөө хүсэлт ундаг. Эдгээр нь хүмүүсийг үгүрэл ба сүрэлдэж ивүүлдэг. Эзнийг хайрлалгүй, мөнгөнд хайрлах, мөнгийг хайрлах, мөнгөнд дурлах энэ нь хамаг муугийн үндэс болно. Шунсан зарим нь итгэлээсээ төрж түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ. Тэгэхээр Библи хэлж байна. Сэтгэл хангалуун байвал итгэл сүсэгт агуу ашиг олноо. Сэтгэл хангалуун. Яавал итгэлээрээ сайн зөв амьдрах уу? Тийм л сэтгэлээр амьдрах ёстой гэж хэлж байна. Тиймээс бид ертөнцид юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй. Гар хоосон ирээд гар хоосон буцна. Тиймээс хэрв хоол хүнс хувцас сунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Үнэн дээр тансаг орд гаршинд амьдарсан ч, хөлсний байранд амьдарсан ч унтчул яг адилхан. Тэгээд
их мөнгөтэй хүнч өдөрт 3-аас илүү иддэггүй юм байлаа шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр нэг жоохон л ялгаа байна. Их өр тавиад мөнгө хэрэглэж чадахгүй байх болоод их мөнгөтэй байгаад хэрэглэж чадахгүй байх. Ялгаагүй байна. Нэг жоохон л ялгаа байгаа. Том ялгаа биш байхгүй юу? Би хідэн том барилгатай сайхан байх бах л да. Гэхдээ тэглээгээд би өөрөө хэрэглэх биш шүү дээ тэрийг. Тиймээс хитрхи их бити бодоо гэж хэлж байна. Бид бүхэн ертөнцид түр оршин суухаар л ирсэн. Тиймээс ертөнцийн яаж их юм хураах вэ? Бид итгэлээр амьдрахад л хэрэгтэй байх л болно. Түүнд найдвараа тавьж огт болохгүй гэсэн үг. Тиймээс орлого бага байсан ч итгэлээрээ гайхалтай амьдрах нь илүү сайн. Орлого их байгаа мөртлөө итгэлээрээ тохирж ивэл түүнийг юугаар буцаан төлөх вэ? Тиймээс энд Библиэд хэлэхдээ гэрэл далах нь гэдэг нь сэтгэл хангалуун амьдрахыг хэлж байгаа. Биеэ барьж амьдрахыг хэлж байгаа. Бид бүхэн зорилго нь маш өөр хүмүүс шүү дээ. Бид нар ертөнцийн дээр амьдарж байгаа ч энэ ертөнцийн хүн биш. Тийм биз дээ. Тэгээ түүний дараа дахин харъя. Дахиад Исая 2 2-ын 7 дээр тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж эрдэнсийн санд нэцэс төгсгөл гэж алга. Энд бид бүхэн энэ амьдралаар амьдрахад шал буруу шунал ороод ирэх юм бол итгэлийн амьдралд маш чухал нөлөөлнө. Тиймээс сэтгэлд ямар нэгэн зай завсар гарахгүй байхад болгоомжлох хэрэгтэй. Нэг ийм юм унсан. Дээр үед Лидия гэх улс байсан. Энэ Лидиагийн нийслэл Сардэ байгаа. Сардэ чуулган гэ гардаг. Лидиагийн нийслэл Сардэ хот. Энэ Лидия их өндөр хадан цохион дээр байрлаж исэн улс. Тиймээс хизээч эзлэгдэшгүй хот байсан. Тиймээс энэ хотыг огтхон ч сүрхгүй гэж бодож исэн байна. Персийн сэргүүд хичнээн довтолсон ч дийлэхгүй байсан байна. Гэтэл энэ Лидия улсын нэгэн цэрэг санамсаргүй дуулга нөгөө хадан зохионоос унахчихсан байна. Дуулга нь унчихсан. Тиймээс нууцаар сэмхэн хадан зохиогоороо буугаад дуулга аваад буцаа гарсан. Гэтэл Персийн хүн харчихсан байна. Далд гарц байна гэд. Тэгээд ганц дуулга унаснаас болж нөгөө далд гарц нь ил болоод Лидия улс бүрэн сүрдэг. Тэгэхээр нэг цэргийн алдаанаас болсон асуудал. Тэгэхээр нэг бат хизээч эзлэгдэшгүй хадан цохион дээр байрлаж исэн. Гэтэл жоохон завсраар эзлэгдсэн. Диаволд байр бүү гэж хэлсэн. Энэ диавол бидний сэтгэл рүү довтолдог. Ямар нэгэн зай гараад ирэхэд л шууд шорголж бидний итгэлийг, амьдралыг сүрүүлдэг байна. Тиймээс зай гарахгүй байхад болгоомжлох хэрэгтэй. Хануур хорхойд өг гэдэг 2 охин бий гэсэн үгийн дагуу хануур хорхойд 2 охин байдгаа гин. Өг гэдэг 2 охин бий. Хануур орхой ирээд суучих юм бол 2 газарт цус сорно үсттэй. Тиймээс хануур хорхойд хатгуулж байгаатай адилхан ямар нэгэн зүйл хануур хорхой шиг зүйл ирээд наалтчвал цусыг нь сорж байгаатай адилхан миний тэр сайхан итгэлийн амьдралыг сорох зүйл хажууд наалтчих боломжтой. Тиймээс ямар нэгэн зүйл наалтчаад миний итгэлд хохирол учруулж байгаа зүйл байвал түүнийг бушуухан шиг цэвэрлэж байх нь сайн зүйл. Эндээс арах юм бол 9 дээрээс харъя. 8 дээр тэдний нутаг мөн шүтэнүүдээр дүүрэн тэд гарынхаа бүтээлд хуруугаараа хийсэн юмдаа мөрөгцгөөдөг. Тиймээс
9-ийг хамт уншийе. Тиймээс хүн номхотхогдож, тийхүү хүмүүс басамжлагддаг. Тэднийг бүү уучлал. Энд үнэхээр шийдвэрлэх зүйл гарч байна. Хиймэл шүтэн хийчгээд түүнийхээ өмнө доош сөхөрч номхон болж түүнийхээ өмнө басамжлагдаж дорой болдог. Тэднийг бүү уучлал гэж байгаа. Хаана юунд мөргөх ёстой вэ? Зөвхөн бурханд л мөргөж, бурханд л өвдөгсөгдөх ёстой. Гэтэл шал буруу зүйлд өвдөгсөгдөж байна. Үүнийг бүү уучлал гэж хэлж байна. Энэ хүний амьдралаар амьдрахад Христэд итгэгч хүн огтхон ч өвдөгсөгдөж болохгүй зүйлс бий. Библиэс хайж олъё. 1-р Хаад 19. (19-ийн 18). Гэсэн ч Баалд өвдөгсөгдөөгүй, мөн уруул нь түүнийг үнсээгүй. 7,000 хүнийг би Израильд үлдээнэ гэж айлдав. Бурхны ард түмэн Израиль алтан тугалд мөргөөдөл, Баалд мөргөөдөл байж байхад Израильд 7,000 хүнийг үлдээнэ. Тэд Баалд өвдөгсөгдөөгүй. Уруул нь түүнийг үнсээгүй хүмүүс байх боллоо. Хиймэл шүтээнийг үнснэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэр хиймэл шүтээнийг өөрийн хайрын объект болгож байгаа хэрэг. Мөн хөлийг нь үнсэж байгаа нь тэр шүтээний өмнө сөгдөж байгаа хэрэг байна. Тиймээс эзнийг үнсэж, эзний л өмнө өвдөгсөгддөг хүн 7,000 гэж байна. Бид бүхэн энэ хүний амьдралаар амьдрахад өвдөгсөгдөж болохгүй зүйлс байгаа. Энэ цаг үед итгэмжтэй хичээнгүй мөнгө олох ёстой ч мөнгөний өмнө өвдөгсөгдөж болохгүй шүү дээ. Мөнгнөөс болж бид цогж авахаагүй болж болохгүй. Бид хүний амьдралаар амьдарж байгаа ч эсрэг гүйсний асуудалд өвдөгсөгдөж болохгүй. Тэгвэл ялагдаж байна. Архинд өвдөгсөгдөж болохгүй шүү дээ. Бид хүний амьдралаар амьдрах ёстой ч Бурханаас өөр Есүс Христ биш зүйлд өвдөгсөгдөх нь тэр нь эзний дургүй зүйл. Бид яагаад амьдарч байгаа вэ? Бид итгэлээр зөв амьдрахын тулд амьдарч байгаа. Энэ дэлхий дээр эзнийг үнссэн хүмүүс байгаа. Аврагдсан хүн, баталгаатай аврагдсан хүн бол эзнийг үнссэн хүн. Библийн Дуулал 2:12. Хүүг үнс эстэгвэс тэр уурлаж та нар замдаа сүрэх болно. Түүний уур хилэн удахгүй асах болно. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ёроолтойе. Хүүг үнс, Есүсийг үнс гэж байгаа үг бол үнсэн гэдэг нь нийлхийг хэлж байна. Тэгэхээр эзэнтэй зөв харилцаатай болж үнэхээр аврагдсан хүн Есүсийг үнссэн гэдэг нь Есүсийг хайрын объект болгосон хүн. Есүсийн хөлийг үнссэн гэдэг нь би эзнийг өөрийн эзэн болгож эзний өмнө өвдөгсөгдөн амьдрах болно гэсэн утгатай. Тиймээс өвдөгсөгдөх нь бид эзэнд өвдөгсөгдөх ёстой. Ирэх тун биднийг бүтээгч эзний өмнө өвдөгсөгдөн сөхрөн мөрөгцгөөе. Бид эзний өмнө өвдөгсөгддөг байх ёстой. Энэ нь гэрэлд алхаж байгаа амьдрал болно. Библиэд өвдөгсөгдөн залбирав гэх үгүүд байдаг. Тэр үгийн дагуу бид эзний өмнө өвдөгсөгдөж, эзний тусламжийг гуйж амьдрах амьдрал, тэр нь гэрэлд алхаж байгаа амьдрал болох юм аа. Бид угаасаа Христийн шүүх сентийн өмнө зогсох ёстой. Тэр шүүх сентийн өмнө эзний өмнө бид нар сөгдөх ёстой. Ром 14 дээр гарч байгаачлан бид бүхэн эзний өмнө очих юм бол
өвдөг бүр өмнө минь сөгднөө гэсэн байгаа. Өвдөг бүр эзэнд сөгдөхөөс өөр аргагүй. Тэм учраас хиймш үтэнд өвдөг сөгдөхгүй байх нь гэрэлд алхах хэрэг болно. ертөнцийн дээр амьдарж байгаа ч энэ дэлхийн урсгалд бууж өгөхгүй байх нь гэрэлд алхаж байгаа явдал болно. Энэ ертөнцийн найзууд уруу татсан ч тэр уруу татлахын өмнө өвдөг сөгдөхгүй байх нь гэрэлд алхаж байгаа явдал болно. Зовлон хэцүү байдал дунд тэр зовлон хэцүү байдлын өмнө өвдөг сөгдөхгүй бат зогсож чигээрээ явах нь гэрэлд алхаж байгаа явдал болно. ертөнцийн хүмүүс юу ч гэж хэлсэн бай түүнд анхааралгүй. Эзний хүслэл баталгаатай гэвэл эзний хүслийн өмнө чимээгүйгээр алхан явах нь гэрэлд алхаж байгаа явдал болно. Юуны ч өмнө бай өвдөг сөгдөөд л аятал засаад л энэ зохистой биш. Лютер шашны шинжилэл хийх үед Ромын папын тал түүнийг ямар их аргадах гэж оролцсон билээ. Гэвч тэр тэдэнд автаагүй өвдөг сөхрөөгүй учраас католикийн бараг тал нь протестант болсон биз дээ. Элч Паул Юудэ шашинтнуудын буруу сургаалд хормын зурч ороогүй гэж байгаа. Буруу сургаалд өвдөг сөгдвөл сүрнэ шүү дээ. Итгэлээр амьдрахад ч үнтэй хүзүү байгаа. Соломоны дуун 4 дээрээс харах юм бол Шулам эмэгтэйн хүзүү шилэн Давидын цамхаг мэт байсан, мянган бамбаагаар чимгэлсэн цамхаг мэт байсан гэж байгаа. Цамхаг батүх байх ёстой шүү дээ. Зэвсэг хадгалж байгаа газар учраас. Тэгээд Давидын мянган бамбаагаар чимгэлсэн цамхаг тэгэхээр ичнээн хүчтэй довтлогоо хийсэн ч хүзүү нь тасрахгүй байгаах нь Соломоны дуун 7-гийн 4 дээр хүзүү чинь зааны ясан цамхаг гэсэн байгаа. Зааны соёо, зааны яс ямар үнэтэй байх вэ? Бид өдийг хүртэл манай чуулган өдийг хүртэл сайн мэдээ тараагдаж дэлхийд даяар сайн мэдээ тараагдж байгаа нь энэ буруу сургаалд өвдөг сөгдөлгүй эцсээ хүртэл сайн мэдээн дээр төвлөрөн амьдарсан хүмүүс байсан. Хүзүү нь маш бат хөшүү байсан учраас буруу зүйлд сөгдөөгүй зөвхөн сайн мэдээний төлөө амьдарсан хүмүүс их байсан учраас тиймээс энэ сайн мэдээ өдийг хүртэл тараагдсан. Манай чуулган дотор харах юм бол үнэтэй хүзүүтэй хүмүүс байгаа. Мэдээж бүгдээрээ үнэтэй хүзүүтэй л дээ аврагдсан учраас аврагдсан бол бүгд үнэтэй хүзүүтэй болсон. Энэ хүзүү нь хөшүүн байх. Энэ нь юу гэсэн үг вэ? Буруу зүйлд өвдөг сөгдөхгүй байх хүзүү байна. Тиймээс Библийн сургаалт төгс 30 дээр бас нэг магтаж байгаа амтан ухан ямаа гарч байгаа. Энэ зөрүүд амтан. Гэхдээ сайн утгаараа зөрүүдлэх хэрэгтэй. Эзний хүсэл баталгаатай мөн бол тэрийг бол эцсээ хүртэл дагаж мөрддөг байх. Тэр бол маш үн цэнтэй зүйл. Авраам Халдын ураас гараад Канаан нутаг руу явхад эргэн тойрных нь хүмүүс хорж байсан ч эцсээ хүртэл эзний хүсэл учраас л явсан биз дээ. Энэ зөрүү зан. Рут Моаб эмэгтэй хадам ээжигээ дагаад Израилийн нутаг руу явхад эцэг их нь байгаа, ах дүүс байгаа, хамаатан садан байгаа, найз нөхөд байгаа. Бүгдийн хаяад л явдаг үстэй. Чи яагаад ингэж зөрүүдлээд байгаа юм бэ? Рутад хэлсэн ч байж магадгүй. Гэтэл тэр нь амьдрах зам учраас явсан мэт. Тэгэхээр сайн утгаараа энэ зөрүү зам бидэнд хэрэгтэй. Есүсээс болж амиа өгсөн хүмүүс түүхэнд ямар их байгаа вүлээ? Тэд эзний хүсэл учраас худал зүйлд өвдөг сөгдөөгүй. Дуулал 10:72. Дуулал 72-ийн 14. Тэдний амийг дарамт хүчрхийллээс аварна. Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно.
түүний амийг, тэдний амийг дарам түчирхийллээс аварна. Тэдний цус түүний нүдэнд, эзний нүдэнд үнэтэй байх болно. Энэ цус амиа өргөсөн хүмүүсийг хэлж байгаа. Энэ дуулал 72 бол Христийн талаарх үг. Есүс Христ ирж авралыг гүйцэлдүүлж сайн мэдээ тараагдах үйл явцад олон хүмүүс цус орсгох болно. Гэвч тэр цус нь эзний нүдэнд үнэтэй байх болно. Илч Петр буруу харсан загалмайн дээр өгсөн 12 элч нар ямар их зовсон бilé. Андрэ X хэлбэртэй загалмай дээр цовдлогдож өгсөн. Би бас хайж утсан. Энэ Зелот гэгдэх Симон бас 12 шавийн нэг хөрөөдүүлж биеийн тасарж өгсөн байгаа. Исаяч гэсэндээ хөрөөдүүлж өгсөн. Энэ Симонч гэсэндээ Зелот гэгдэх Симонч гэсэндээ тэгж хөрөөдүүлж өгсөн гэж байгаа. Тэгэхээр Христэд итгэгчид хиймэл шүтэнд бууж өгөөгүй зөвхөн эзэнд л өвдөг сөгдөж амьдэрсэн. За харъя Исая 2. Түүний дараа 10 дээрээс харах юм бол эзний аимшиг жавхланд сүр хүчнээс нь зовтож хавцалд шургаж шороонд нуугддаг. Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхотгдож, эзэн ганцаараа өргөмжлөгдөнө. Энд бардам хүн, ихэмсэг зантай хүн, тийм хүмүүс бүгд шүүгдэх болно гэдгийг хэлсэн байна. Тэгвэл яах нь гэрэлд алхах амьдрал вэ? Гэрэлд алхна гэдэг нь даруй амьдрахыг хэлж байгаа ахна. Сүүлийн үед харах юм бол энэ ертөнц бүр шал эсрэг байгаа. Бардам хүн. Тэгээд үнэхээр сайн PR хийдэг. Химсэг бардам өөрөөрөө PR хийдэг. Бардам хүмүүс ерөөлтөө гэж тооцогдож байгаа нийгэм. Даруй хүн харин нэг жоохон мулгуу тэнэг юм шиг санагддаг. Гэвч үгүй. Даруй амьдарж байгаа хүн гэрэлд алхаж байгаа хүн юм аа. Эзэн өөрөө даруй нэгэн учраас хэнийг хэрэглэх вэ? Даруй нэгнийг хэрэгэлдэг. Тиймээс Есүс сэтгэлдээ дүлгүүн даруй илээ гэсэн. Тиймээс даруй замаар явж байгаа хүн. Тэр хүн гарцаагүй эзний гэрэлд алхах хүн болох болно. Тиймээс бардам харц басамжлагдаж, ихэмсэг зан номхотгдож, эзэн ганцаараа өргөмжлөгдөнө. Тэгэхээр эзэнд хэрэглэгдсэн хүмүүсийн нийтлэг тал бүгд адилхан даруй хүмүүс байсан. Авраам тоос шороо мэт би гэж хэлсэн. Бурхны өмнө би тоос шороо мэт. Илч Паул бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох би гэж хэлсэн байгаа. Илч Паул үнэхээр даруй сэтгэл, дорд сэтгэлээр үйлдсэн учраас төсөөлхийн аргагүй нэгүслийг хүртсэн. Тиймээс даруй хүнд бурхан нэгүслийг үзүүлдэг. Даруй байсан учраас бид аврагдсан. Алдрын өмнө даруй зан алхдаг. Даруй хүн өргөмжлөгдөн. Даруй хүнийг бурхан зохистой цагт нь өргөмжлөнө. Тиймээс даруй хүн эзэн дотор агуу болно. Гол санаа нь даруй зан. Библийг уншаад үзэх юм бол бүгд даруй хүмүүсийг бурхан хэрэгэлсэн байдаг. Тэгээд даруй хүн сэтгэл нь амар байдаг. Сэтгэл нь амардаг. Сэтгэлээ дорд байлгаж амьдардаг хүн. Бусад хүн сайн сайхан явж ивэл баярлдаг. Харин сэтгэл нь өндөрт байвал хэн нэгэн сайн сайхан явж ивэл харж чаддаггүй. Яагаад вэ? Сэтгэл нь амардаггүй. Сэтгэл амарья гэвэл сэтгэлээ дорд болгож өөрийнхөө байр сууринд би юу хийх ёстой вэ мэдэж хийх зүйлээ чимээгүйгээр хийх нь гэрэлд алхаж байгаа амьдрал болно.
Даруу байвал уучлах нь ч амархан байна. Яагаад уучлах чадахгүй гэж? Сэтгэл өндөрт байвал уучлах чадахгүй. Сэтгэл дорд байвал уучлах чадна. Сэтгэл дорд байвал сэтгэл нь амардаг. Тиймээс даруу байдал болон дуулууртай байдал энэ бол гэрэл дотор алхах амьдрал болно. Тиймээс гэрэлд алхнаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Өөрийнхөө загалмайг үрч эзнийг дагах нь гэрэлд алхах амьдрал болно. Тиймээс хүнд хандхаа бол хамартай амьсгал нь байдаг хүмүүнд хандхаа бол хүмүүнийг бишрээд яах юм бэ? Хүнд хэтэрхий найдах биш. Тэрэгний олонд найдах биш. Нүдэнд харагдаж байгаа хүчинд найдах биш. Эзэнд бүх хүчээрээ найдаж амьдрах амьдрал тэр нь гэрэл дотор алхах явдал болно. Тиймээс гэрэлд алхах хүн ингэн 5 дээр Яаковын гэрээ эрцгээ эзний гэрэлд цөмөөрөө алхацгаая. Эрцгээ эзний гэрэлд цөмөөрөө ганцаараа биш цөмөөрөө эзний гэрэлд алхацгаая. Ятгаж байгаа хан. Тиймээс гэрэлд алхдаг хүн бас эргэн тойрны хайртай гэр бүл хамаатан садан хөршүүдтэй юу гэж хэлдэг вэ? Эрцгээ цөмөөрөө ганцаараа биш цөмөөрөө эзний гэрэлд алхацгаая гэж ятгадаг бахан. Тиймээс гэрэлд орж ирээд гэрэлд амьдарж байгаа хүн хаашаа очих вэ? Гэрлийн ертөнц рүү орно. Тань дамын ундраг би таны гэрэл гэгэндэл бид гэрэл гэгээг хардаг. Бид бүхэн гэрлийг авсан гэрэлд амьдарч байна. Гэрлээр дамжуулан эзний гэрлийг харж байгаад бид гэрэл гэгэнд деваачнд орох болно. За өнөөдөр бид сурсанчлан хэн эзний гэрэлд алхах вэ? Хүрээдэр хэлэлцээ. Гим нүглийн асуудал нь шийдэгдсэн хүн. Тэр хүн гэрэлд орж ирсэн хүн, гэрэлд алхах боломжтой болно. Тиймээс гэрэлд алхахад амархнаар тайлбарлах юм бол эсрэгээр нь ботхол болох нь байна. Доорх агуулгуудыг. Тиймээс шүтэнийг үгүй хийх нь гэрэлд алхах хэрэг болно. Тэгээд юу гэрэлд алхах хэрэг болох вэ? Энд гарч байгаачлан дорны заншлыг сүрж амьдрах нь гэрэлд алхах амьдрал болно. Тэгээд энэ ертөнцийн аль болох их зүйл хураах гэж хичээх биш. Харин хичээнгүй ажилсаг амьдрах ёстой ч бид сэтгэл хангалуунаар амьдрах нь дээрх зүйлсийг эрэлхийлж амьдарч дээр их шагнал хурааж амьдрах амьдрал тэр нь гэрэлд алхаж буй явдал болно. Тэгээд эзнийг хайрлаж, эзний өмнө өвдөг сүгдэж, эзэнд бууж өгж амьдрах нь гэрэлд алхаж байгаа явдал болно. Тиймээс гэрэлд алхаж байгаа хүн эрцгээ эзний гэрэлд цөмөөрөө алхацгаая. Цөмөөрөө алхацгаая. Харанхуйд байгаа хүмүүсийг урьж хамтдаа гэрэлд алхдаг бахан. Тиймээс бид бүхэн хамтдаа гэрэлд алхаж байгаад гэрлийн ертөнц рүү орох юм аа. Хамт залбирая. Инэрэнгүй бидний бурхан аав минь биднийг эзний үнэт цусаар аварч өгсөнд талархаж байна. Өнөөдөр хамтдаа бодолцсон энэ үг бид бүхэн сэтгэлдээ сийлээд эзэн ирэх өдрийг хүртэл эзний гэрэлд алхаж амьдрахад та тусалж бялхан их гэрлийн үр жимсийг ургуулж амьдрахад туслаарай. Хайртай гэр бүл хөршүүдтэй ч энэ үнэтэй сайн мэдээг тараахад та туслаарай. Тун удахгүй эзний өмнө зогсох үед магтаал алдар хүндэтгэл түрхэд та бидний амьдралыг удирдах өгөөрэй. Мөн орон даяар, дэлхий даяар сайн мэдээг тарааж байгаа ажилдж туслаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.